Сайн байцгаана уу? Та бүхэндээ Mercy Network төслийн 2025 оны ажлын товч тайланг танилцуулж байна. Манай төсөл энэ онд 13 сүм чуулгантай хамтран нийт 112 айл өрхөд сар бүр хүнсний тусламж үзүүлсэн. Хүний тоогоор 452 хүүхэд 100 насанд хүрэгчдэд нийтдээ 596,160 удаагийн хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн бид хүүхдүүдэд зориулан сургуулийн цүнхний багц арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 94 хүүхдэд цүнхний тусламж үзүүлсэн. Хамтран ажиллаж байгаа пастор ахлагчдыгаа урамшуулах, чадваржуулах, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилгоор 2025 оны 10 сард 30 орчим хүмүүсийг хамруулсан ретрит арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Бид 2025 онд эхлүүлсэн нэгэн томоохон ажлуудын нэг бол Mercy хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг барих ажил байсан. Бид 2025 оны 5 сараас бэлтгэл ажлаа эхлээд аль биесээр 8 сараас барилгын ажлаа эхлүүлсэн. Манай энэ хөгжлийн төв маань Улаанбаатар хотын Аслагдсан дүүрэгт гэр хорооллын бүсэд буюу Баян Ошууны зүүн салаанд байрлаж байгаа. Бид энэ газар дээр байсан хуучин байшинг сэргээн засварлах болон шинээр хүүхэд хөгжлийн төвийг барих ажлыг зэрэг эхлүүлсэн. Ингээд манай энэ хүүхэд төв маань ашиглалтанд орсноор уг орон нутагт байгаа хүүхэд гэр бүлүүдэд хүрэх, тэд нарыг чадваржуулах, тэдэнд ажил мэргэжил олгох, сургалтууд зохион байгуулах, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөд байгаа. Бид 2026 оны 6 сараас уг төвийн үйл ажиллагааг аль биесээр нэхээр төлөвлөж байна. Ингээд 2025 онд бидэнтэй хамтран ажилласан, биднийг дэмжсэн хувь хүн болон байгууллагуудад талархснаа илэрхийлье.